гомд гаргасан байгаа. Энэ гомдыг бид орчхой тавьсан байна. 19 оны 11-р сарын 11-ний өдрийн 31737 дугаартай ноцтой мэдээс Апугийн Г Батхуйтай ширүү маргалдаж буй 13 секундын бичлэг өсөө бүрдэх шүүн номтой хоёрыг шорон руу түлхэж мэдэхнээ арчигтаа нийтлэл тавигдсан. За миний зүгээс үнд үлдээцэх энэ нийтлэлийг хэний захиалгаар ямар зорилгоор бичигддэг гэдэгт анхаарлаа хандуулж судалгаа хийсэн. За энэ хугацаанд дараах мэдээллүүдийг олов. 2019 оны 10-р сард Апу компани эзэдийн хамаарал бүхий этгээд Ж гэгч номтой хоёрыг бүртгэх гэрч хайж байгаа. 19 оны 11-р сарын эхээр иргэн Г түүний найз болох цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Г-гээр дамжуулан холбогдсон нэгэн хүнд одоогоор нэр нь тодорхойгүй. Апугийн бат сайхан тус болох хүнийг 1 тэрбум төгрөгөөр шагнана гэсэн. За 3-т нь 19 оны 11-р сарын 24-нд Апу компанид ажилладаг иргэн Ян иргэн Б-тэй холбогдож номтой хоёрын эсрэг бидэнтэй хамтрахгүй хэрэг хамтравал хэлийн хоригийн асуудлыг цуцлуулж гэрч хамгаалах хөтөлбөрт чамруулж болно шүү зэрэг мэдээлэл. За мөн уржиг дээр Талигаас бигийн ар гэрийнхний өмгөөлөгч мэдээлэл хэлсэн. Тэрийг одоо уушиж цаг та мэдээж байна. За ингээд дээрх мэдээлэл өгүүлэлт Талигаас бигийн ар гэрийнхний зүгээс намайг бүртгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож ялах арга хэмжээ зохион байгуулалтаар явуулжээ. Энэ гомдын дагуу мэдээж би одоо иргэн Б, Яа, Б дахиад Г гэх мэтлэн одоо эзэн холбогчдын нэрсийг мэдээллийн одоо бүх мэдээллийг цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэх өгнө. За та энэ гэж. За нөгөө асуултаа тэрийг юу ярьчихвал байсан тэгвэл. Одоо бас хагарсан байх. За мэдээж юу болсныг бол та бүхэн тайлбарлахгүй мэдж байгаа. За нүдний өхөрт бол хавлын асуудал хоёр газар гарсан. Мэдээ бүлгэрт авсан. Гэхдээ тэрэн дээр бол одоо өөрийгөө нэг дүмнүүд гэж зөвтгөл авсан бол байх гэж шаа. За энэ хүрээнд бол нэг одоо бас гомдоод ингэж байгаа юм. Хавлын хуулийн дагуу хариуцлага үлдээхэд бол миний бэлгээ тэрэн дээр бол одоо миний зам гэж та мэдэх баг. За залуу хүн бас алдсан байна. Одоо би ч бас алдаа гаргаад өндөө одоо зөвлөчийг тэдгээр одоо цэцний ганцхан буй Твиттерээс жиргээ явуулсан ч өөрийнхөө хариуцлагатайгаар камерын өмнө ярих нь бол зөв хэрэг. За энэ асуудлын өрөөнд хэн нэгэнд одоо кондус тэмцсэн бол баггүй. Одоо тэр залуугийн ирээдүйч болцсон. Хөдөлмөрч ээжигч болцсон. Бас тагнууд хамт ажиллаж ирсэн. Энэ байгууллага энэ улс орны үндэсний хэлбэрийн хамгаалалт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тэр нэг болцсон. Энд бол одоо миний зүгээс гомдоод байна. Өөрөөр хэлбэл Өөрөө ирэхээс төсөлцүүлэх хэсэг асуудал нэгдүгээрт би өөрийгөө зөвшөөрөхгүй бодлогсон. За өчигдөр би уржигдраас бүлгийн дарга их хурлын гишүүдээр өөрийнхөө тайлбар хүргэсэн. За энэ ч бас хэвлэл явж байна. Тэгэхээр нэгд би хууль зөрчөөгүй гид үйлдэл гаргаагүй өөрөө санаачлаараа бүр ирэхээс төтгөлсөн гэж байхгүй. Миний ганц л өсөж байгаа юм байна. Энэ бүх асуудал одоо энэ нотлох баримтууд ердөөсөө хэвлэлээр ил бод нээлттэй байна. За тэгээд дахиад өнөрөө хуцаа дуулах. Одоо та чи хаана явж байгаа юм бүх юм тодорхой явж байгаа шүү дээ. За нэгдүгээр юу гэхээр хөдөлмөрийн хамгаалалтын сайд дээр ажиллаж байхдаа хууль дүрм зөрчиж хэлсэн юм байна. За тэр бол ойлгомжтой. Би одоо хангалттай тийм зүйл байхгүй. За энийг би одоо нотлох гэдэг шүү дээ. Дээрэс нь яг өнөөдөр миний бүр ирэхийг төтөлцүүлэх энэ асуудлыг анх 12 сарын 12-нд би өөрөө санаачлаа тайлбар мэдчихэж байгаа тийм. Яагаад ийм аргагүй байдал хүрсэн гэхээр ердөөсөө надаас тайлбар өгдөөс ав. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиар олгогдсон миний эрх бай. Нотлох баримтыг би шалгуулах хэрэгтэй. Монгол улсын иргэн ердөөсөө шалгуулах. Холбогдох байгууллагууд надаас ердөөсөө мэдүүлэг авах. Арга аваад би 12 сарын 12-нд мэдээлсэн. За ердөөсөө энийг хурдтар оруулж ирээ.
За дээрэс нь их хурлаар ч гэсэн нэг улс төр болгож маш их асуудлыг ярьж байгаа. 11 сарын 1-ний чуулганы нээлттерхийн юу гэж хэлсэн та бас мэдчих. Тийг бүжлэн энэ ордны одоо коридороор ховж болоод ирсэн. Маш их явж. Тэгэхээр ердөөсөө энэ улс төржүүлээд байгаа асуудлыг энэ улс төрийн өргөө ордонд нь ярил тийм биз. За тэр нөгөө худал мэдүүлэг өгсөн гэдэг. За нэг 4.5 сар төгрөгийн торгуулалтаа эсвэл 6 сар нийтийн ажил хөдөлмөр эрхлэх бас торгуулалт явуултаа нэг зүйл ингээд худал мэдүүлэг өгсөн. За тэрийг би одоо ойлгомжтой. Тийм зүйл байна. За гуравдны үгээр одоо ингээд та мэдээлэл өгсөн. Өөрөөгөө би Монгол улсын иргэний хувьд тийм бурууг үгээ нотлох шалгуулах өөрт байгаа мэдээллийг би бусдад өгөх одоо эрэхтэй. Тэр эрэхээ эдэлж би хууль зөрчихгүйгээр 12 сарын өнгөрсөн оны 12 сарын 12-ны өдөр төрийн ордонд та хэвтэ мэдээлэл өгсөн тийм. Энэ мэдээллийг хийхдээ нууц задруулсан хэрэг бүртгэлтэй ажиллагаанд саад учруулсан гэдэг энэ гурав дахь үгтэй өдөөсөө. За би тайлбарыг болоод өгсөн байна. Хувийг авч хэд нууцлаад байгаа юм. Хувийг авч арга гэрээс таньдаг хандсан. За энэтэй холбогдуулаад ер нь би нэг мэдээлэл хийж байна. За бүгд ихтэй бас бүгд гэж байна. Бүгд таны асуудал болж байгаа юм. Тэгээ нөгөө юуны асуудал. Би харахгүй байлаа. За Яагаад энэ талигаач арга гэрээг юу за би тэрэндээ тайлбар хийе. За ер нь та хэд мэдж байгаа шүү дээ. Нэг дүүн дормдод нэг дэвшиж байгаа. За тэр хүүхэд нь бүр хангаад нэг дэвшиж байгаа ч гэдэг. За би энэтэй холбогдуулаад за мэд өөрсдөөс нь асуудаг хөө. Би тэр хүмүүс биш шүү дээ. За энд уржигдрын мэдээлэлтэй холбогдуулаад маш ноцтой хэдэд үйлдэл гарсан. Саяны та хэдэд тарааж өгсөн үйлдэлээс гадна би 4 өргөдлийг өнөөдөр сатагийн байгууллагад өгч байгаа. Нэгдүгээр тийм үгээр тэр полиграф тесттэй холбоотой миний өөрийн санаачлагаараа 2 удаа өгсөн полиграф тестийг дүгнэлтийг илт мошгиж гуйсан. Өөрөөр хэлбэл тэр дүгнэлттэй одоо тэр полиграф тестийг авсан цагдаагийн ажил надад танилцуулсан. Нууцлах хэрэгтэй нь бол хамаарахгүй гэсэн. Одоо талигач одоо тэр нэг хэрэг одоо тэр унсан газар шүү дээ энэ хойдлоо. Тэргээр явж исэн үү? Одоо цогсноо ч гэдэг юм уу тэр одоо нэг юм хаталт байгаад байна шүү дээ. Гадны нөлөөтэй байж болчихгүй. Бүх асуултуудыг асуухад миний хариултууд 80-аас 90% үнэн гэж хариултууд гарсан. За тэрийг бол мэдээлгэн ойлгомжтой. За дээрээс нь шүүх шинжилгээний дүгнэлт 1156 дүгнэлт аль өнгөрсөн оны 7 сард их хуралдаг ил утсан байсан материал тэр. За хаанаас гэдэг би тэр 12-ны хуралдад танд үзүүлсэн те англи хэл дээр байгаа. Тархины цус харуулт гэдэг тогтогчсон одоо шүүх шинжилгээний дүгнэлт. Тэрийг яагаад мушгингуй гэж. За хоёр. За өвшөө дээрээс нь юу чиглэлтэй. За гих мэтлээдэд асуудал байгаа. Яг 2 удаа өсөй та холбоо. Юу ямар ч журмаараа тэгдэг юм байна. Эхнийхээгээ өгөнгөт бататгаж дахиж авдгийг батлаа болж. Тэгээс би өөрөө 2 удаа санаачтай. Зөв нэг үйлдэл 2 удаа л авдаг юм журамтай юм. Хичнээн асуулт асуусан бай та санаа. Оо зөндөө юм байна. Тэр чинь одоо хэдсэн авлаа 6 сар 7 сар. Гэхдээ тэр чинь нөгөө дундаж дүгнэлтээр би хэлээд байна шүү дээ. 80-аас 90% та үнэн мэдүүлсэн гэж. Хариулсан. Ойлгож байна. Тэрийг бол би гаргах чинь асуудал. Одоо тэрийг нөгөө талаас асуу. Би цагдаа гонлоо. Нүд хөнгөрсөн